За самцгэн. Одоогийн бичлэгээр 2025 он буюу 1-4-7 хоногийн өмнөөс гарч эхэлсэн эндүүрлэр дүүрэн мэргэжилтэн гэх анимыг ярьж өгөхөр бэлэн болсон байна. Одоогоор эхний 4 анги нь гарсан байна. За тэгээ бичлэгт орцгоё. Аним маань магсаас айж байгаа хідэн арт иргэд болон тэнэнтэй тулж байгаа хідэн дайчдын зураглалаар эхэлж байгаамаа. Харин шалны альчуур болж байгаа энэ хүү бол манай нэмэг голдвор Курт гэдэг дуу тавьчи. Мань хүн болохоор эгэлжирийн ачаа зөгч. Харин тэдний багийнхан болохоор нэлээд хүчтэй болтой. Мань хүн болохоор ямар ч чадлаа авахгүй болохоор тэдний цуслах цүнх баригч хийж л явж байгаа. Тэгсэн нэг өдөр Куртийн хамгийн сүүлч хоолыг идэж байгаа юм биш тэгээд ярьж идэв. Яасан гэж чинь багаа илүү хүчтэй болохын тулд илүү хүчтэй шидтэн хэрэгтэйгэд мань хүнийг хөөчнөө. Мань хүн хөгдөөл ямар ч мөнгөгүй болоод ажилд орохоор ажил хайгаад очисон чинь чадвар техникийн шалгалт өгөхөр болчихноо. Чамд нуудмал чадвар ээж магадгүй гээл. Хүмүүсийн чадлыг G-ээс S-ээс хүртэл хуваадаг гинэ. 3S нь болохоор хамгийн том. Тэгээд мань хүн шалгалтаа өсч чинь бүгдээрээ G буюу хамгийн адгийнх нь үждیں۔ Тэгсэн ч гэсэн мань хүн туслах маягийн ажил болдیں۔ Тэр элстэй шуудааг өргөөд үздэг гэж мань хүн арайч нэг өргөөд амар амьсгаад чидэр. Манаг энэ хальт сорох шиг боллоо гинэ. Дараа нь хан будах ажилд оруулнаа. Тэгээл мань хүнийг ажилд авч байгаа нөхөр нь жоохон гол сэгээл үйж 3 цагийн дараа эргээд ирсч ханыг тэр чигээр нь цемтэр бүрхсэн мэт юм да. Нөгөө хүн чинь хараа шок. Тэгээд яаж нэг дээшээ бүрхсэн өс чинь цемтээ шидээд энэгээр тараасан гинэ. Чи энд хэр удаа ижилхэн өсч мань хүн 7 хоног ажилламаар байна гинэ. Өнөөдөө ажилдаасаа буу гэд байнга л инвэн мань хүн болохоор ийм их байж болох юм уу гээл. Гэсэн 3 хоногийн дараа бүх тал ханы бүгдийн цемтэр бүрхсэн мэдэв. Тэгснээ чи арай л хурдан ажиллаад энэ ядуус жоохон боломж олохыг гэж байгаа ш. Мань хүн тэгэл энэ ажлаас харагдлагтаа ал нөгөө зэрэг очт юм да. Энэ хүн болохоор мань хүнийг тийм сайн ажилласныг мэдэхгүй болохоор бүтлгүүтэй л хүрээд ирсэн гэж бодож байгаа. Нэг хүн орж ирснээр урьдчилгаагүй хүн ууланд хөлсгөөд ийн гээл. Тэгсэн мань хүн туслахаар очноо. Нөгөөх нь голоод за чадалгүй нэг хүү иш хүчтэй хүн амаар ингээл. Ямар нэгэн асуудлаас болоод хямдхан хүн хөлслөж авах гэдэг юм лээ. Ямар ч аргагүй болсон болохоор мань хүнийг аваа явсан хойгоор нөгөөд чи юу ч бодоод байгаа. Гинт очиод нөгөө хамт сэмлсний цалин ингээд 200 голд coins өгөөд надын юу гээл нөгөө ирчих гэх. Тэгсэн нөгөө элстэй шууд ээжнаа. Энэ яг үдэндээ элстэй шууд ээж хүний мана хэмждэг гинэ. Мана ихтэй шидтэн яасан ч өргөж чаддгүй гинэ. Харин энгийн хүн болохоор амархан өргөждөг гэж байгаа. Тэгээд орой болж хоёулаа хоноглохоор болно. Арай хоёулаа нэг майхад хоёулаа унтах юм шиг үстэй гэсэн чинь хөөхөн мөрхөн гээд бүр ичээгээ ичнэ. Мань хүн болохоор бичсэн эрэхтэн хүн штэ гээд жоохон боломжтой хэлтэйгээ гараавчдیں۔ Нөгөөд чинь бараг тэсгүй дайрын гэж бодож исэн гэж ааш. Тэгсэн мань хүн гадаа унтчихсан хувцсыг ойд өчсөн байдаг. Дараа нь чулуу дотроос болор гаргаж ирээл. Мань хүн баахаж тэгж цөхөөл баахан болорлцдог. Наадах ч одоо зархаа үс чинь байжгаараа гээл. Чиний хэмчингс чинь шидэт болор болгож зарна гинэ. Тэгсэн гараараа шид ашиглаад ч юм уу шидэт болор ичдیں۔ Тэгээд хотын төв орж шалгаад болохгүйсэн болохоор өөрөө эрх мэдлэг ашиглаад эсэн шидийн үнэлэг газар очиж үнэлүүлэндээ гэрэлэн сулаас гадна нэг хүн хүрэхгүй байх гэсэн чинь за байжгаараа яваад өгдیں۔ Тэгж хийсэн юм чинь нэг хүн хүрэхгүй ахaltaа гэсэн чинь 10 алтан цоос хүн гээл гараад өгдیں۔ Тэгээд дахиад 49 байгаа гэсэн чинь тэгээд 500 алтан цоос золчдیں۔ Тэгээд хоёр зүйл хэлдэг нь надаас өөр хүнд битгий борлуулаарай. Хоёр дахь нь хин гэдгийг хэлчих гинэ. Манай хүн болохоор өөрт нь хэлж зөвлөдөггүй болохоор нэрийг нууцлчаад гараа авдیں۔ Дараа нь Курт хийн ингээд хин гэдгийг мэдхээр очноо. Тэгсэн ханыг ганцаараа засварлаж дууссан болтой байсан 200 алтан цоос өгсөн байсан гээл. Дараа нь цахаан өстэй хүн чинь буцаад ирсэн чинь мань хүн дүнцэн байшин мэрчсэн байдیں۔ Дөрөс солигдоход нөгөө багийнхан чинь тулдаа ижнэ. Шинээр олж ирсэн шиднээ загнаал. Харин тэдний нэг нь энэ баг бүтэхгүй нэгэд энийг үйждیں۔ Нөгөө борлуулсан хүн сонирхлоороо ордны шидтийн хийдэг болохоор язгууртан болон гэд мань хүнийг тэгсэн гинэ. Мань хүн болохоор тийм дээш шатны ажил над зохихгүй мөхгүй татгалзчих гээд хэлчихдیں۔
Дараа нөгөө хоёр чинь гадаа явжнаа. Бас л олборлолтынхаа ажилд ороод энэчнээс 50 метрийн гүн ухвал чиний хайчаага металч гараад ирнэ. Тэгээд олчоод мань хүн дээрээс чинь мань хүн түнэлтэ олчихсан байж дээ. Бас гэрэлтэх шохоод хүрхснээ бүр амар том гээл гайхаал. Дараа нь мань хүн баахан хэрэггүй чулуу ухлагчсан гараад ирдیں۔ Тэгсэн наа чин чулуу юм уу гэс чинь ууг нь амар гоё гэлзаад байгаа гэсэн чинь милтери гэж мэдгүй юу. Тэгсэн милтери гэдэг нь цагаан алтуулан алтнаас хамаагүй үнэтэй металл гинэ. Харин чиний хайжсан хүдэрчийн үнс чинь орын хаалхгүй юм гинэ. Бурхтын домогт металл гинэ. 7 км ухаж байж болдог гэж байгаа. Тэгснээ буцаж буулаа бүр 8 цагийн дотор. Бас түнэл нь уулыг нийт сүлбчихсэн байдаг. Дараа өдөр нь мань хүн явж чинь ардаас нь хуучин багийнхан гишүүн гараад ирнэ. Би бас багаас халагдчихсан гээл. Өндөө бол мань хүнийг аваад дээр би тэрний хоолыг идэн мэднэ гэж явуулсан мэлээ. Тэгсэн ч гэсэн 90 сурвалжлагтаа л цагдаад хөөгдөл явж байгаа. Харин мань хүн болохоор нөгөө багтаа буцаж орё гэж бодож исэн худлаа очлоо гэж идэг. Дараа нь эд зүйл олборлдог нэг хүнтэй уулзахаар явнаа. Тийм газар энд байдаг гэж өстө бодсонгүй гээл. Тэгэл хаягийн дагаагаад очисон чинь нэг жижигхэн элб хаалгын тайлснаа. Дагуулж явуулаад гэр орны ажилдаа муу юм л та гэснээ баахан галтоогоо цэвэрлүүлээд начдیں۔ Мань хүн 30 минутын дотор тэр эднийг ялзуучаал дийшээ явсан дээ гэж явж байхдаа нэг эмэгтэйгийн гэрт ороод ирдэг. Тэгсэн мань хүн гинт оржсэн дуучлаараа гэснээ мань хүн үүнийг харангуудаа энэ хараалуу гэж шууд мэдчихэдэг. Үүний эсрэг жорон хоол хийж өгч байгаа болтой. Дүр солилцоход нөгөө ир чинь мань хүний талаар яриад ийм хүн байдгийг мэдэх юм бол хүн алан эсвэл улгаалan ч гэж. Тэгсэн дараа нөгөө элб чинь багш хүн дагуулад ороод ирнэ. Хинт хоол хийж байгаас чинь арын өрөөндөөс хоохно гээл. Тэнд хүн байсныг битгий хэлээрээгээд нууцлчааг болтой. Тэгээд мань хүнд цалингийн өгчөөд яваалдیں۔ Дараа нөгөө хараалын хараал ямар хөө нэгэл гиссэн дуурал хоолоо идэхэр болно. Айгуу хаширсан болтой. Хоолнд нь бараг хор нүггүй шалгас чинь нөгөөдөг чинь унаад өгнө. Нэг удаа идэгсэн хүн ингэж орлаа гэж үгс чинь нөгөөдөг чинь идэгчлээ гэж босоод ирдیں۔ Гисэнд нь нэсэн хараал нь алга болжээ. Дараа нөгөө багш чинь нөгөө хоёр дээр чи ороод ирнэ. Нөгөө шар устж өөргөө хин гэдгийг харуулсан чинь өвдөгс өгдөөд 3 дугаар гүнж мүнж гэж шүү. Өвчтэйгэж худлаа хэлсэн хүнд хараагдсан байсан гээл. Ямар нэгэн хүн хорлсон болтоо тийм хараал хийсэн гэж байгаа. Хүчтэй хараал байсан мэт яаж тайлсан гэс чинь Курт Самагийн хийсэн ажил гээл. Нөгөө ид чинь Куртэ гээл аниман ихний хоёр ингээд дуусч байгаамаа. Ойрс жоохон богинохон бичлэг хийж байгааг та нар анзаарч байгаа. Би аль болох заваараа хурдан бичлэг оруулж гал үзээл тэгэл юм богинохон болоод байгаа. 10 жилийг та нар зарим мэдэндээ давтлаг мавтлаг гэж завгүй явсаар байгаа. Энэ аниман 7 хоног болгон нэг ангиаргаа явж байгаа. Одоогоор 4 ангирсан байгаа. Тэрний би ердөө сая 2-ыг ярьлаа. Дараа тэгж жагаад 2-ыг яриа тэгээд 7 хоногт нэг гэж явсаар тархаа. Тэгээд бас энэний өмнөх бичлэг ховдог мангас гэх аниме дараачийн партуудыг утгагүй хийгээд явна. За энэ удаагийн бичлэгээр нэг иймэрхүү байлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.